дэлхийн нийт хуурай газрын ойролцоогоор 31% буюу 4 тэрбум орчим гектар талбайг ой мод эзэлдэг. Энэхүү ногоон бүрхөвчин зөвхөн модны чулуулаг биш, дэлхийн биомандлын амин чухал эрхтэн юм аа. Ой мод нь фотосинтезийн процессор дамжуулан жилд дунджаар 2.6 тэрбум тонн нүрс хүчлийнхийг өөртөө шингээдэг. Энэ нь агаар мандал дахь хүлэмжийн тэмцвэрийг хадгалахад хамгийн том байгалийн шүүтүүр болдог байна. Мөн дэлхийн хуурай газрын амьтан ургамлын төрөл зүйл 80 гаруй хувь нь зөвхөн ойн экосистемд амьдардаг байна. Яг байршлаар нь 3 үндсэн хэсэгт хуваан үздэг. Нэгт нь болохоор халуун орны ой. Амазон, Конго болон зүүн өмнөд Азийн орнуудыг хамардаг. Эдгээр ой дэлхийн хүчил төрөгчийн томоохон хэсгийг үлдүүлэхээс гадна дэлхийн усны эргэлтэд гол үүрэг үзэгддэг. Харин хоёр дахь нь болохоор сэрүүн бүсийн ой. Хойд Америк, Европ болон Азийн зарим хэсэгт тархсан энэ бүсэд манай орны ой мод багцдаг бөгөөд хөрсний илэгдлээс хамгаалах цэвэр усны нөөцийг зохицуулах үүрэгтэй. Боёл дэлхийн хамгийн том хуурай газрын биом юм. Орос, Канада, Скандинавийн орнуудыг дамнан орших энэхүү ой нь нүүрс төрөгчийг хамгийн ихээр хоримтлуулдаг хөлдөө агуулах гэгддэг. Дэлхийн хамгийн алдартай ой бол Бразил улсад голлон барилах Амазоны ширэнгийн ой юм. 5.5 сая хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэх энэ ойг дэлхийн уушиг гэж нэрлэдэг. Амазон дэлхийн хуурай газрын амьтан ургамлын төрөл зүйлийн 10%-ийг дангаараа агуулдаг. Энэ зөвхөн байгаль биш, орчин үеийн анагаах ухааны эмийн сан юм. Жишээ нь өнөөдөр хорт хавдрын эсрэг хэрэглэж буй зарим эмийн түүхийн эдийг зөвхөн Амазоны ургамлаас гаргаж авдаг. Гэвч сүүлийн жилүүдэд малын бэлчээр гаргах зорилгоор секунд тутамд хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой энд тусдаж байна. Аян хомсдол ба эдийн засгийн нөлөө. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн нийт 420 сая гектар ойг алдаад байна. Аян хомсдлын гол шалтгаан нь хөдөө аж ахуйн тэнэл буюу малын бэлчээр. Тариалангийн талбай гаргах зорилгоор ойг устгах явдал юм. Энэ зөвхөн байгаль орчны асуудал биш юм. Дэлхийн 1.6 тэрбум хүний амьжиргаа шууд болон шууд бусаар ой нөөцөөс хамааралтай байдаг. Мод бэлтгэл, цаасны үйлдвэрлэл, эмийн түүхий гээд дэлхийн эдийн засгийн томоохон салбарууд ой баялаг дээр тогтдог. Ой устгах нь био олон янз байдал алдагдах, хөрс сөлжих, усны нөөц хомсдох зэрэг гинжин хэлхээдээ сөрөг үр дагавруудыг дагуулсаар байна.
олон улсын төвшөнд ойг хамгаалах чиглэлээр Парисын хэлэлцээр бооны сорилт зэрэг томоохон хөдөлгөөнүүд өнөж байна. Улс орнууд 2030 он гэхэд 350 сая гектар дараа цойг нөхөн сэргээгт зорилт тавин ажиллаж байна. Монголд мөн тэрбум мод үндэсний хөдөлгөөн өнөж байгаа аль. Монгол улсын ерөнхийлөгч 2021 оны 9-р сард Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн энэ дээрээс загалснаар аль бие осоор эхэлсэн. Энэхүү хөдөлгөөний бэлтгэл үе 2021-с 2024 он үргэлжилж одоо эрдэмжүүлэх үе шатнд хэрэгжиж байна. Зорилго нь 2030 он гэхэд 1 тэрбум мод тарьж айн санг 9% хүргэх замаар цужилтыг бууруулж уур амьсгалын өршөлтийг сааруулах зорилготой. Ойг хамгаална гэдэг нь зөвхөн мод тарих бус байгаа экосистемийг бүрэн бүтэн хадгалж байгалийн нөхөн сэргээгдэх боломжийг хангах явдал юм. Ойг нөхөн сэргээх зүй зохистой ашиглах нь бидний ирээдүйг баталгаажуулах хамгийн хямд бөгөөд хамгийн үр дүнтэй технологи.